За сайн байцгаана уу? Энэ бол Portal podcast-ийн 6 дугаар дугаар. Өнөөдөр энд подкаст хийхээр баяраа байна. Надтай зөв ганаа байна. Өнөөдрийн манай подкастын сэдэв бол хүүхэд өсч төрнөхөд манай хот, манай улс ерөөхдөө хэр ээлтэй байгаа вэ? Хэр аюул занал хүрээлэлгүй ерөөхдөө хэр тухтай байгаа вэ гэдэг тухай ярилцсан. Өнөөдөр бид тээр нэгэн зочинтой бас сууж байна. Тэр бол 5 дугаар сургуулийн эко клубын дарга Эрхэм Бэлэг гэдэг хүүхэд байгаа. За өөрийгөө танилцуулаач. Амин оо би 17 настай эрхэмлэг гэдэг нэртэй тийм сурагч байна. Тэгээд энэ подкаст өргөж ярддаг таатай байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. Бас урилга явуулсан баярлаа. За өнөөдрийн хостоор манай Ганаа ажиллана. Дахиад Ганаа хостоор ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн подкаст эхлүүлж Ганаа. Өглөө өдөр аваа минь төргий. Эхний асуулт. Хүүхэд өсч боловсрох орчин гэж ямар орчныг хэлдэг вэ та юу бодлоо? Хүүхд төсчүүлс боловсрох орчин гэдэг нь одоо хүүхд төр бий боловсрож эхэлснээс ураг бүрлдэж байгаас эхлээд 18 нас хүртэлх тэр амьдрах орчин нөхцөл тэрднээс эхэлж байгаа юм болоо сурж боловсрох орчин. Эрүүл аюулгүй байх. Тийм бүх орчныг л бодож байна. Тэгэл ихийн эвлэлд байхаас эхлээл гараад сэтгэлийн мэдрэлээ сургууль, гэр орон тэгээд өдөр тутмын алхаж холихж явж байгаа тий замын хөдөлгөөн ч гэсэн тэгээд хүүхдээ байгаа орчин бас болж штэ. Тэгээд ерөөдөө бүх газар л гэж бод. Тэгвэл Монголын хүүхдүүд яг ямар шиг орчинд өсч боловсрч байна вэ? Энэ бол прям хайрцангуйлтаа нэг эдийн засаг гэр бүлийн эцэг эхчүүдийнх нь нэг эдийн засгийн болцооноос хамаарат өөр байгаа. Тэгэхээр эрүүл аюулгүй цэвэр орчинд ингээд эдийн засгийн хувьд ч гэсэн асуудалгүй амьдарч байгаа бүр үнэхээр тансаг амьдралтай хөгтөж байгаа бүр үнэхээр ядуу буруу оронд аюултай орчинд өсч байгаа тийм хөгтөж байгаа. Ер нь яг дунджаар үзэхэд бол ер нь бол би бол нэг тийм тааламжтай орчинд өсөхгүй байгаа болов гэж бодсон. Тийм нэг дажгүй амьдралд өсөж байгаа нэг цөөхөн болов гэж. Баяраа. Ерөөдөө яг санал нэг байна. Тэгээд мэдээж тийм сайхан газар явж байгаа хүүхдүүд нь байгаа. Гой газар мэдээж Монголд бол байхын хувьд бол байгаа. Гэтэ яг дунджаар наваад үзэх юм бол яг дийлэн хувийн нэг тийм хүүхдийн за боли ядаж аюулгүй байх орчин нөхцөлийг нэг тийм сайн хангаж өгч чаддгүй юм шиг санагддаг л да. Олон кейсүүд байна тий. Өдөр болгон л ямар нэгэн хин нэгний ч юм уу хариуцлагагүй байгаа эсвэл хариуцлагагүй хийцэн байгаа юмас болоод амир өстөгч. За эсвэл эрүүл мэндийн хувьд хохирох үзэгдлүүд хүүхдүүдийн хувьд ялангуяа их гарч ийн л та. Тэгэхээр яг тийм хүүхдэд ээлтэй хот гэж бас хүлээж авахд хэцүү л байна. Тэгвэл гой хоож үзье л та. Эхнийх нь дунджаас доогоо төвсний амьдралтай хүүхэд яг ямар орчинд өсч боловсрч байна вэ? Энийг яг нүдээр харж дунд нь орж үзээгөө болохоор амар хэцүү. Тэгээ зүгээр таамаглаад үзэх юм бол ингээд сургууль цэцэрлэгт орж байгаа байдал тэгээ тэр хэрэглэгдэхүүнээр хангагдж байгаа байдал тэр нь амар дутуу идэж хэрэглэж байгаа тийм хувцас хэрэглэл идэж ууж байгаа хоол өдр нь хүртэл тийм эрүүл хангаагүй нэг тийм хэцүү байдалтай байгаа болов. Тэр нэг аюулгүй орчныг нь хангаж байгаа тэр камерч уулалт ч юм уу тийм цагдаагийн хууль эдрээр хангагдж байгаа орчин амар бага болов гэж би бас амьд. Аюултай юм айгүй их байгаа л та тий. Орчноос гадна тэгээд эрүүл ахуй гэдэг чинь айгүй чухал юм. Эрүүл хоол хүнс хэрэглэх тий. За яг хамгийн хоолтой байна гэдэг чинь бас амар чухал шүү дээ тий. Яг тиймэрхүү амьдралтай хүмүүсийн хувьд бол тэгэл тэнгуут одоо манай гэр хорооллын асуудлууд бас зөндөө байгаа тий. Гадаагаар л ямар ч хүүхдийн нэг тийм аюулгүй орчныг бүрдүүлэх нөхцөл байдгүй шүү дээ. Нохоноос эхлэх ч юм уу өвлийн замд амар халтаргаа агуулгаатай амар огцом. Тэгээд зохион байгуулалт айгүй эвгүй шүү дээ. Ирээлжилсэн, сүлгэлсэн гэр хорооллын байдлууд ерөөхдөө бол хаалгыг нээхэд л уртаас нь машин гарч ирчээд. Харин тий. Тэгээд ерөөхдөө бол амар хэцүү байх. Нөгөө сая онлайнаар бас 2 жил хичээл орлоо тий. Гэртний хүмүүстэд юм. Тэгсэн чинь гэртээ интернетгүй, гэртээ зурагтгүй болоод хичээлээ амрагдаж чадахгүй байгаа гэсэн бас судалгаанууд байсан л да. Монгол улсын хэмжээнд л шүү дээ. За би буруу санагвал 10-аас 15% бол байсан шүү. Онлайн хичээлд амрагдаж. Яг тиймэрхүү орчин нөхцлөөсөө болоод амрагдаж чадахгүй байгаа хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс чинь бас сурах эрхээ эзлэхгүй шүү дээ. Эрүүл аюулгүй орчинд өсч төрөх эрхээ хязгаарлуулж юм зөрчүүлж гин гэсэн үг болж байгаа байхгүй. Тэдээс нэг орчноос нь хамаарат нэг төлөгдөлт идэрх амар гараад идэх чинь хужаа таваа моогоо идэргээд. Тэр мөр нь бас нэлийн зөрчигдөх. Эрүүл аюулгүй амьдрах гэдэг нь амар жижиг. Тэгвэл тооён бодлоор дундаж төвчний амьдралтай хүүхэд өглөө босноос хойш сургууль хүртлээр яг ямар орчинд сургуулигаа явж хүрдэг гэж бодож байна. Дундаж ихээр бид
мэдээж нийтийн тээврийн хэрэгсэл автобусандаа суугаад чигцэлтэй л олон түмэнтэйгээ баг үнсэлцэх нь холгүй ингээл автобусандаа чигцэлцээ сургууль дээр очиод тэгэл гэрхэн төхөөгөө замаар сургууль руугаа гарч орвол тэгэл сургуульд ордог бах та. Баяраа. Тийм ерөөдөө нийтийн тээвэр бас айгүй хүний эрхийг зөрчиж байгаа асуудал байна шүү те. Яг одоо нийгэмд бид нэр ингээд нэгэндээ хурж болохгүй шүү дээ. Энийхээ бид халдаж болохгүй шүү дээ. Тэгэхэд өглөөний автобусанд бол тийм ягаад ч байж чадахгүй. Тийм төвжилтэй үед олны хөлтэй байгаа үед бол тэгэл одоо коронагийн үед ч гэдэг юм уу те. Автобусанд бол корона байхгүй л гэдэг байгаа шүү дээ. Манай төрийн. Тэгэхээр автобус бол маш ярих хэвээр юмнуудын нэг. Тэгээд зам тээвэр бас байна. Аюулгүй байдал хангаагүй айгуу зам юутай, гэрэлтүүлэг муутай, гэрлэн дохио муутай, зам нь ч гэсэн өөрөө чарлага авахгүй дэгэн догоон гэж те. Автобус ч гэсэн яаж авдгийг мэдчихэл байгаа. Тэгээд за зөвхөн дундаж амжилттай хүүхдээр ярих юм бол за мэдээж дахиад гэр оролт руугаа орох шаардлага гарна. За үгүй бол нэг хуучны юм уу ч юм уу те байр намдар хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Одоо социализм үеж баригдсан гэдэг те. Орос барилгууд байна. Одоо 60 70 жил болчихлоо. Бас амар барилгууд зөндөө байна. Тэр чинь бас эрүүл ахуйг ерөөсө хангаагүй юмнууд барьж таарч шүү дээ. Яс нэг лифт байхгүй заавал шатаар гардаг шатанд нэг янз бүрийн хүмүүс тойрч сууж мууж идэх юм. Тэгээд тэрнээс болоод аюулгүй байдлыг тэр амар их зөрчиж маа. Яс лифт мацдаг тэндээс болоод лифтэндээ удаан байгаа дагааргүй болж мал. Тиймэрхүү асуудлууд бас байдаг гэж магадгүй л. Жишээ нь авцны аюулгүй олж өгдөг сонох юм. Тийм. Яс тэр чинь олон жил болсон байгаа нуурах хэрэгслэл дээр ч гэсэн юм байна. Тийм тэгээд бас нөгөө Улаанбаатарын утааг ярихгүй өнгөрч бас болохгүй бах те. Эрүүл ахуй хувьд бол үнэхээр ураггаас эхлүүлээл хөвшөртөл хүн болгоныг л ялахгүй хордуулж штэ. Тэгэхээр тэр бол бас маш их эрх зөрчиж асуудал байхаа. Нэг хэсэг үг нь бараг л утаагүй шахуу болцсон байсан санагдчихсан ч одоо дахиад энэ жилээс утаа айгүй их яалтчгүй бүр илт мэдгэцгүй зөнөртэй л хэлээ. Бас айгүй л тийм байлээ. Үлтэй. За 200 жилийн өмнө их Британд яг нэг ажил үйлдвэрлэлийн хувьсгал хийж байгаа хоёр нэг орон гэрээд болоод цолох үед нүүрс их амар хэрэгжилжсэн гэдэг. Тэрнээс болоод 18 сая хүүхдүүд амьсгалын зам өвчнөөр өвдөжсэн гэдэг. Тийм ангилалт болоод энэс үүдээд нэг хүүхдийн эрхийн төлөв бүр амар тэнтэйгээр яригдж эхлээд нэг улс орондоо ногоон байгууллагын хэмжээг ихээр тарьж хөгжүүлж хэлсэн байлээ. Тэгээд тэрнээс үүдээд 1956 оноос эхлээд цэвэр ахарын тухай хууль хэрэгжээд ер нь хүүхдүүдийн нэг эрүүл аюулгүй амьдрах энэ нэлийн хангагдаж эхлээд энэ өвчлөл нь амар буурсан юм. Монголд бас тэгвэл баярлалаа. Монголд энэс болоод утаанаас болоод хотод амьдарч чадахгүй бүр хоошоо ч юм уу хөдөөрөө хүүхдүүд зөндөөдөг. Маангийн хүүхдний удаа тэгж явчихсан. Дүүтэй болсон чинь утаатай гэдэг гэр бүлийнхэн энд байхгүй хөдөөрөө шилжижсэн. Энэс болоод хөдөөд очихоор хөдөөгийн сургуулиуд энэ боловсролын системээс тийм сайн биштэй хотохыг бодвол тэрнээсээ болоод бас нөгөө боловсрал эзэмших эрх нь бас утаанаас хамаараа шууд ингээд муудаж байгаа гэж үзэж болох байна. Харин орон нутгийн сургуулиуд чинь ЕС-ийг нэлээд өндөр оноо аваад үздэг юм. Тэр нэг энийг бол би зүгээр хүүхдээ өөрөөс нь л хамаардаг байх гэж. Яг сургууль нь бүхлээрээ биш зүгээр жидэг хүүхдүүд нь л хичээгээ сайн авчдаг нэг ганц хоёр гарын 10 руу л багтдаг. гэж би боддог ш. Харин тийм ээ боловсролын систем бас ялтчгүй ярих хэрэгтэй юм нэг байгаа л да. За яг гэхдээ өнөөдөр аюулгүй орчны тухай ярьж байгаа болохоор түр алгасан. За. Дундчаас дээвгүй төвчний амьдралтай хүүхэд сургалт ямар нэгэн зарсан газар руугаа хүрэхдээ аюул өвтөх боломж байгаа юм. Энэ дэр бол яг баг байлаа гэхэд нэг ганц хоёр л байгаа. Тэр нь зам тээврийн осол ч юм уу тийм машин мөргөлдөх тиймэрхүү юм байж магадгүй. Тэрнээс бусдаар бол тийм алхахдаг ч юм автобусаар явдаг хүмүүс баг байхгүй байх гэж бодож байна. Яг миний хувьд бол мэдээж нэг л улс нэг л яг орчинд амьдарч байгаагийн хувьд бас яг тиймэрхүү асуудлуудыг бас адилхан даван туулж байх гэж бодож байна л та. Гэтэ яг дандаа хувийн унаагаар яваад ч юм уу те дандаа хувийн юмудаараа өөрчлүүлж байгаа хүмүүс бол харцангуй гайгүй байх магадлалтай л юм. Тэгвэл аль төвчний хүүхэд өсч боловсроход хангалттай сайн төвшөнд байж чадахгүй байна вэ? Унд бол нэг баг гэх нэг хоёр хамгийн доотлын хоёр суурь хэмжээнд л байна.
дажгүй амьдралтай хүүхдүүд тэр нараад ичгүй. Тийм ерөөдөө амьдралын эдийн засгийн түвшин доогуур байх тусмаа амьдрахад орчин нөхцөл ялтч хэцүү болж байгаа л доо. Шалтгаан юу гэж бодож байна? Жишээ нь дундаж амьдралтай болон ядуу буруу иргэдийн нүүн хүүхдүүдийн сурж байгаа сургуулиудынх нь барилж байгаа газар нэг тийм нэг хотын төв ч юм уу аюулгүй газар гэхээс илүү гэр оролт донд эсвэл хотын завхаар тиймэрхүү сургуулиудтай болохоор орчин арай тийм гэмт хэрэг гарах эрсдэлтэй эсвэл тийм нэг замын хөдөлгөөн амар тийм буруу шийдвэрлэгдсэн тиймэрхүү байдаг. Тэрнээс болж биш магадгүй байна. Нэг дажгүй амьдралтай хүүхдүүдийн сургууль өдр бол тийм хотын төвд ч юм уу амар аюулгүй орчинд өөрийн гэсэн тийм нутаг дэвсгэр дээр байдаг байна. Аха. Яг нь боломжтой айлын хүүхдүүд мэдээж хамаагүй илүү давуу талтай орчин нөхцөлд байгаа боловсролын систем ч гэсэн илүү өндрийг хүлээж авч байгаа гэдэгтээ бас санд нийлж байна л та. Гэтэ яг нь мэдээж нэг л нутагт байгаа, нэг л хотод байгаа бид нар тэгэхээр зөвхөн яг боломжтой айлын хүүхдүүд нь амар сайхан газар амьдраад гэж бас харж болохгүй л дээ. Хотын төвөөр ч гэсэн аюултай яг эрүүл ахуйн юунд нийцэхгүй байршил тэ томит хөрөмжүүд ерөнхийдөө маш их байдаг болохоор ганцхан бас боломжтой айлын хүүхдүүд нэг тийм заавал аюулгүй орчинд байгаа даа гэж хэлэхэд бас өрөөсгөл ойлголт байж магадгүй. Гэтэ яг хөө мэдээж амьдралын түвшин арай доогуур байгаа хүүхдүүдээс хамаагүй давуу талтай байгаа л та. Төгсөө өөрөө юу гэж бодож байна энэ дээр? Миний хувьд бол аюулд өвтөх боломж тэг биш. Гэхдээ бусад дундаж болон дундажаас доогоор төвчний хүүхдүүдтэй харьцуулахад нэлээд бага байх гэж бодож байна. Жишээ нь гэвэл ер нь бол сургуулийн хавийн унаагаар явдаг, эсвэл өвөө хөвгүүлдэг ч юм уу. Тэг гэрлүүгээ хайртаас мөн л адил сургуулийн автобусаа гэрлүүгээ хөвгүүлдэг, эсвэл өвөө хавийн унаагаар хөвгүүлдэг. Тийм болохоор бусад төвчний хүүхдүүдийг бодвол аюулд өртөх магадлал нь бага ч гэсэн осол бол хаанаас гарч болно гэдэг утгаараа жишээ нь зам ТV их мэгэлдээ зам ТV осол төгтөж болно. Эсвэл жолооч нь ямар нэг алдаа дутагдал гаргаж болно тий. За тэгвэл та хоёрын туршлага дээрээс үндэслэвэл та хоёрт та өсч боловсроход ямар асуудлууд тулгарч байсан бэ хэмээн үзэж байна. За би бол дундаж айлын амьдралтай хүүхэд ерөөдөө нэг тийм айгуу доогоор муу амьдралтай бол биш мэдээж тийм амар баярцсан бол биш. Тэгэхээр аль алины л үзэж байгаа юм л та муу газраар ч явжсэн сайхан газраар ч явжсэн тэгмүүд аль алинд нь алдаа төтөл мэдээж байгаа аюул занал хэл байгаа яг эрүүл ахуйн болон аюулгүй байдалд үндэслэх тиймэрхүү шаардлагыг хангаагүй газар орчин нөхцөл яг хийж бүтээсэн юмнууд нь зөндөл байгаа юм л та. Яг нь миний хувьд бол манай сургууль дээр энэ төр гэх юм бол нэг тийм яг тэр нээр аюултай ч юм уу те миний юг төрчөөд байна гэсэн байхгүй хэдий ч гэсэн өөр хүүхдүүдийн сургууль дээр ч юм уу яг тэр орол юм дээр бас илүү төлхөө яригдаж болохоор санагдаж байна л та. Одоо жишээ нь сургуулийнх нь барилга маш муутсан байдаг. Мөвөн цэрцэн ч юм уу те маш эртний барилгууд байдаг штэ. Жишээ нь одоо ингээд би багада 32 дугаар сургууль сурч ирсэн байсан гэ. Тэгэхэд манай сургууль бас баригдаад 50 60 жил болсон нэлээд бас муутсан сургууль байсан. Тэгэхэд яг би өөрөө харж байгаагүй л дээ. Гэтэ бага ингэж байсан. Манай сургуулийн зарим давхар махард ингээ мөгөн цэрцэн тэр гэж ярьдаг байсан байхгүй багш нар. Тэгэхээр тэр чинь агарын замаар хүүхдүүд айгу эрүүл ахуйн хувьд айгу хангахгүй байж болохгүй болоод байна шүү дээ. Тэгээд манайх ингээд дэшээ гомдол гаргаж сургуулаа шинээр бариулсан л та. Тэгээд тийм барилгууд бол одоо сургуулиуд те ялангуяа маш олон байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр тэр бол хүүхд маш те аюултай эрүүл ахуйн хувьд бол мэдээж үнэхээр шаардлага хангахгүй юмуд байгаа даа шүү дээ. Тэгээд нэмээд хэлэх юм бол сургуулийн барилгын насжилтаас гадна сургууль айгүй бага дутагдaltaй юм шиг санагддаг. Манай оронд хүүхдүүд их байгаад хахад яг сургууль нь хөрөлцөөтэй биш багш нарын тоо ч гэсэн те зөнгөд нэг ангид маш олон хүүхдүүд яг шатлалаад суудаг. Яг тэгээд шаардлага хангаагүй байрандаа шаардлагаас давсан тоогоор олоолаа сууцгаадаг. Тэгээд маш олон ээлжээр хичээлдэг сургуулиуд те яг
орой ороод амар шүн мөн тардаг хүүхдүүд байгаа шүү дээ, тий. Амар шүн. Тэгэл амар Тийм. шүн болохоор чинь замын гэрэлтүүл юм уу, зам тээврээ осол гарах тий. Их хвчлэн маш аюултай нөхцлүүдэд амьдарч байгаа хүүхдүүд зөндөө байна л да. Тэгэл гэртээ арах гингүүд яг шүн орой болцсон гэр орооллынх нь гэрэлтүүлэг байхгүй хажуу айлаа нохой дайрдаг ч юм уу те өглөн үйл явж байхад ингээд маш өөдөө замд ингээд таларгаа агуулгатай тийм зөндөө асуудал байна. Би болохоор нэг багтаад ангидаа өөр автобусаар явдаг гэсэн. Жилд явахдаа. Тэгэхээр нэг маа өдрөө илж орой 6:40 мөчгээ таардаг. Тэгээд таарчаад гэрлөө хайрах гэдэг би нэг удаа нэг дээрэн маягийн нэг тийм дээрлэлд төрчихсэн байхгүй. Автобус үлгээ зогсож байхдаа. Аа. Яг тэр бол миний бүр хамгийн амар аюултай байдалд орж исэн ганц тохиолдол байхгүй. Тэр яг надтай адилхан ингээд одоолт ингээд бага ангийн хүүхдүүд дундаа ингээд хатхан хамаагүй бүгд өөрсдөө автобусаар явж байгаа хүүхдүүд тиймэрхүү асуудал зөндөө гардаг байж магадгүй бах. Уусаа бүр хардаг бах. Тэгээд энэ бол бүр хамгийн амар юм баг. Өөрсдөө ингэ явуулж байгаа ингээд хүүхдээ хайрлж хамгаалахгүй байгаагийн тийг зөрчиж байгаа гэдгээр орж байгаа. Тэгээд бас маа сургуулийн гаднах орчин нэг тийм гантиг маягийн тийм талтаагаар хийсэн байдаг болохоор тэрэн дээр өвөл зундаа юм амар халтаргаатай байдаг нэг эрүүл аюулгүй орчинд гэж бүрэнстэй хангагдаагүй зүгээр тийм гялцал байлах болохоор тэрэн дээр нэлийн унж хөл гараа бэртээжсэн. Тийм л. Ер нь ихэнх нь бол баяраа ийлж байгаа. Жишээ нь миний сонссон манай сургуулийн урд нэг тугны сувь байдаг гэсэн да нэг өндөр босоо шонгийн. Тийм. Бага ангид байхад л тэнцээ нэг хүүхд тоглож байгаа бүдэрч оноо тэр шонг нь аваад хажиж байгаа юм дүгэн шиг хадаас үлдсэн байсан. Тийшээгээ нинүүдээс унжаахтаа сохолцсон гэх тэгж сонсож байсан. Энийг чи сонсож байсан. Яа би наадах чи сонсож байгаагүй мэн. Наа чи бүр амар. Харин тэр чи одоо тэгээд бага ангийн багш нэг тэгээ битгий гүгээ гэдэг нэг тэгж яах шиг байсан юм. Наадах чинь тэгээд хин нэгний дутуу үлдээсэн ажил хариуцлагагүй юмнаас болж хүүхдийн эрүүл мэндээр хохирч шүү дээ, тий. Тэрийг яг битүүлээд ч юм уу яг аюулгүй орчин нь хангаад ажлаа бүрэн гүйцэд хийсэн байсан бол тийм болохгүй шүү дээ. Одоо ингээд гадуур тусуур явж байгаамууд ингээд цалгааны утсууд ил гарсан юм байдаг, тий. Зарим таримшаан энэ төр ингээд таггүй байж идэг, тий. Тэр чинь ингээд хүүхд таримшаан руу унд бэртэж болно. Цахилгааны утсан тоглож эрүүл мэндээр хохирсон хүүхдүүдийн кейс маш олноороо байна. Тэгээд тоглоомын талбай яагаад шаардлага хангасан байдгүй те нөгөө PR тоглоомнууд байдаг шүү дээ. Тэнд ингээд юу гэдүүлээ хагарч маарцсан те. Тэгэл тэр нь уурж мурагдахаар тиймэрхүү надад зөндөө байна. Тэгэхээр томчууд нь одоо ингээд хүүхдүүдэд зориулагдж байгаа юмудаа маш чанартай гэдэг болоосаа чанарын баталгаа өгдөг болоосаа ажлаа бүрэн гүйцэд хариуцлагатай хийдэг болоосаа гэдгийг бас хүсмээр байна л да. Иймэрхүү тоглоомд байдаг барьж байхдаа нэг мөнгө гэдэг тэр бизнес гэдэг талаас нь харах биш хүүхдэд зориулж байгаа ээлтэй орчныг бүрдүүлэе гэж тийм сэтгэхүйтэйгээр ажиллаа гэдэг бол чинь шал өөр болж магадгүй байна. Бодож. Тэгээд аюулгүй орчин гэдэг өөрөөсөө бас заавал эцэг эхчүүд томчуудаас бид нэр тиймэрхүү аюулгүй орчныг бүрдүүлэхийг шаардахаас гадна хүлээгээс гадна өөрөөсөө тэр аюулгүй орчныг тийм сонгодог ч юм уу бүрдүүлж чаддаг болоосаа гэж бас. Хүн бага ингээд дээр тагтаа маа хүүгүүд дээр бол маа сургуулийн тэр чигээ ямар жилс тоглолдог гэсэн юм. Тэр мөр бол бүр ингээ өөрсдөө амар бэртээдэг байсан тэгэл. Тийм шүү тий. Тий. Ер нь тоглол орчин өөрсдөө сонгож явахгүй зүгээр угаасаа л юм бэ тийм чи энд би тоглох хэрэгтэй ч юм уу энд байх хэрэгтэй гэхгүй. Би энд тоглохгүйгээр өөр газар очиод ч юм уу гэртээ нэг тийм тоглож болно шүү дээ. Тэр өөрсдөө сонгоод өөрсдийнхээ мэдлэгтэй болоод эцэг эхчүүд нь мэдлэгийг нь гоё түгэж өгөл бас. Ерөнхийдөө бас өсвөр насны хүүхдүүдэд чөлөө цагаа өнгөрөх орчин ерөнхийдөө айгүй бага байдаг. Ер нь айгүй бага шүү дээ. Байдаггүй шахуу гэхэд ч ерөнхийдөө буруутахгүй тий. Одоо та нар яг өсвөр насны нөгөө жоохон дунд анги мангтай ч юм уу яг хийдэг байсан юмнуудаа болонгууд өрөг бүтээлтэй ч юм уу тий. Хүүхдүүд яг ороод гой сууж болдог газар гадаа талбай ч юм уу тиймэрхүү юмнууд нэг тийм төсөөлөгдөж байгаа газрууд байна уу? Яг хуу сагсаад бай хөл өмгийн талбайгаас бусдаар ч юм уу. Тоглоомын талбай. Тэгээд газар тий баг. Өөр ховроо. Одоо тэгээ коронавирус нь болоод юм уу байхгүй болсон. Шийднэ чи колцоо малцаж одоо хүртэл хийгдэг байгаа шүү дээ тий. Одоо бидний одоо жоохон байх үед ч гэх юм уу дунд ингээд байхад ядаж сагсдаж болоод байдаг гэсэн. Одоо яг манай дүүнер энэ төр бол чадахгүй байхгүй тий. Бид нар бол яг одоо хийх юмтай ч юм хичээл гомоо хийгээд арай нэг компьютерийн харцаа ч юм уу өөртөө хэрэгтэй юмнуудыг хайгаад болоод үзчих чадчих юм л та. Яг тэг чадахгүй байгаа одоо дүүнерийн минь хувьд гэмүүд ингээд орчин ямар ч байхгүй байхгүй.
гэр сургууль тэгээ болоо. Тэгээд замынх нь асуудлуудыг угаасаа сая дурдсан тий. Тэнгүүд ингээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газрууд хэрэгтэй байна л да. Өөрийг нь хөгжүүлэх төвүүд ч юм уу тий. Яг гоё тийм сургууль мөрөлтэй нэгдсэн цогц төвүүд ч юм уу. Улаанбаатарт нэг 2 3 хон тийм том газар байхад ерөөхдөө бас хүүхдүүд хүсч байгаа үедээ очиод сууж ивэл айгүй хэрэгтэй юм болов уу гэж би бас боддгийн. Ерөнхий газар байгуулагдсан гэсэн бас төлбөр мөнгө өдрөөс бас тэрийг бодолж ихгүй бол бүх айлууд тэнд айлын хүүхдүүд тэр газруудад орж суралцах цагаа өнгөрөх боломжийн тийм өнгөтэй бас биш үү. Тийм болохоор тэрийг бас бодолж байгуулаасаа гэж бодож байна. Аха, яг зөв. Харин тийм яг тиймэрхүү газруудыг олоход бас айгүй хэцүү л байдаг л тий. Яг номын сон өнтер дороод байдаг бол юм. Тэгтээ тийм өрөө хуваалцах юмнууд бас айгүй зүгээр л юм байлээ. Бид нэр одоо ингээд анх подкаст бичих гээд газар хайж хахад бид нарт ерөөсөн газар олдог байхгүй. Заавал нэрийнхээ гэртэл орж бичихгүй бол өөр ямар нэгэн газар байхгүй. Төлбөрийн нөгөөд сууя гэсэн ч гэсэн тийм болготой газар олдохгүй. Бид нар бас нэг найзуудаараа суугаад ч юм уу тийм ямар нэг үр бүтээлтэй юм хийя гэхэд ингээд газар нь олдохгүй байхгүй бид нарт. Энэ бас нэг жишээ юм болоо гэж бодож байна. Тэгээ бид нэр ярьж solution буюу нөө шийдвэрлэх арга олсон нь тэгээ гэр гэрээсээ онлайнаар бичих байхгүй тий. Энэ бас эсвэргээрээ бидний миг хинтер гэж асуудал жоохон байгаа юм л та. Гэр хайж авах үед аюулгүй ус боловсрох орчин яг ямар байх шаардлагатай вэ? Тоогийн бодлоо. Энэ дөр бол зүгээр нэг зэгчүүдийн нэг худалдаа авалт хийж байгаа эд тогшил тэрийг амар сайн болцож авах хэрэгтэй. Тэрийг үзэмжийг нь хараад амар гоё цэвэрх юм авч ийн гэдэг амар өнцөг буулан тэмдэг юм урт зэртэй тиймэрхүү юм авлах хүүхдүүдэд тэнд гэртээ тоглож наадаж байгаа тэрийг очиж альт мөргөө ч юм уу болонтын цэцлэхэд бэрхтэлэнтлийг илүү их авдаг. Тэгээд цахилгаан бараагаа ялангуяа авахдаа маш сайн чанартай юмыг авахгүй бол нэг тог цахилгаанд зохиолох гал гарах эрсдэл эдрэгээд тэднээс амар их байдаг ах. Тэгээд бас гэртээ бас камержуулсан харуул хамгаалтын системтэй ч юм уу ухаалаг гэрийн систем тэр ер нь гэр болгоно. Айл болгон гэртээ сорилол хэрэгтэй. Тэгээ эцэгхийн зүгээс бол хүүхдүүдтэй аюулгүй орчныг бүрдүүлж өгвөл те. Яг хөө тех боломжтой байгаа боломжгүй газрууд мэдээж байгаа л та тэрийг бол ойлгож байгаа. Гэтэ боломжийнхоо хэрэг аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлдэг болоосаа гэж хүсэж байна. Тэгвэл хийх ёстой хамгийн энгийн зүйл нь юу вэ? Зүгээр боломжгүй байлаа гэхэд эрсдэлтэй гэсэн зүйлүүдээ өөрсдөө ингээд аюулгүй болгоод гард орох материалаараа ингээд соёлоод ч юм уу янзлаад тэгээд тэрнээс гадна хүмүүжүүлэх нэг сурах энийг ойлгуулж хийлж зөвлөж явах хэрэгтэй хүүхдүүдэд. Тэгэхгүй зүгээр л би энэ бэлдээд өгсөн, тавиад өгсөн гэж хайчих юм бол тэр хүүхдүүд ус ойлгохгүй ч юм уу тэрийг зөв ашиглаж чадахгүй гэж болоод дахиад л эрсдэл гарах магадaltaй. Эсвэл тэрийг сайн ингээд зөв хэрэгжилж чадахгүй байх. Эцэгчүүд нь өөрсдөө сайн ойлгуулж зөвлөж явах хэрэгтэй. Санал нэг байна. Тэгвэл боломжит аюулууд юу вэ? Гэр бүлийн орчин тэгэхээр хамгийн түрүүнд нүг төлөгдөлт тэгээ тогон зохиолох тиймэрхүү юмнууд л амирх бодогдоод хамгийн их сонсч байсан жишээнүүд нь тийм болохоор харин тийм гэрийн орчин ингээл бос уцалгагч ингээл татж аваад төлөгдсөн эсвэл халуун тогоонд дүрэгдсэн плетгэн дээр гар мараад байсан. Тиймэрхүү юмнууд сонсч байсан болохоор тийм л юм бодогдсон. Цахилгаан бараантай сайн зөв харьцаад сурах хэрэгтэй. Зөв өөрсдөө зөв худалдаа авалт хийх хэрэгтэй гэж. Тийм тог бол бас яалтчгүй тийм том асуудлууд нэг байна шүү. Тэгээд хурц эрттэй юмнууд бас хүүхдүүд айгүй ойрхон байгаад байдаг юм байгаа. Тэгээд газ маз ч юм уу те батарей амтрууд нөгөө хими нэгдэлтэй юмнуудаас хүүхдүүдээ бас айгүй хол байлгах хэрэгтэй байх гэж бодож байна. Би бас нөгөө цонхныхаа хамгаалтыг бас сайн ихгүй бол хүүхдүүд цонх мохны гадаад тавцсан дээр нь мөгцсөн тиймэрхүү бичлэгүүд дээр фэйсбүүк хэрэг явдаг шүү дээ. Хамгаалтын орчноос сайн бүрдүүлэхгүй бол төгсөө юу гэж бодож байна. Миний хувьд бол боломжит эрсдэл нь яг тооёрын хэлсэн тээврийн их таарч юм л та түлэгдэлт. Тийм ээ. Өөр нэг боломжит эрсдэл нь угаалгын үеинд болж болно. Усанд орж байхдаа хальтаж унах ч юм уу, тийм. Би бас хүүхдүүд зүгээр тоглоом усанд нь хийж өчөөд орхио явцсан хооронд нь бас живж мэгч юм уцаалах тиймэрхүү эрсдлүүд бас гардаг бах тийм. Тийм. Хаар талхамжаас ажил хүүхдүүдтэй уцаа өгчдөг. Нөгөөдөл нь уцсын усанд хийждэг. Магадгүй Samsung гэж та тогон цохиулах юм тийм. Тэгвэл гадаад талбайд аюулгүй орчин яг ямар байх хэвтэй вэ та юм бол? Байрны хотхон дотор болно нэг гэр орооллын тэрэд машин замаас хол тоглоомын талбайтай тусгаар зэтсэн тоглоомын талбайтай тэгээд тоглоомын талбай нь тийм нүг
цементний шалтай биш зөөлрүүлсэн эрцэмний шалтай байх тиймэрхүү байвал эрүүл аюулгүй орчин хангагдсан байх болов уу гэж. Тэгээд нэг толомын талбай ерөөхдөө гаргаж өгдөггүй талтай барилгууд маш их байдаг шүү дээ. Машины зогсоол хүүхдийн тоглоомын талбайнаас газар идчихдэг ч юм уу те. Өөр байгууллага явчихдаг. Яг хүүхдүүдэд нэг тийм ээлтэй юм байлгаж болдгоо. Одоо байранд амьдарч байгаа хүүхдүүдэд ч хувьд айгүй нэг тийм дутагдaltaй байх шүү дээ. Ерөөхдөө нэг тийм хашин байшин амьдарч байгаа хүүхдүүдийн хажууд ч гэх юм уу одоо ингээд гарлаа гэж талбай байхгүй шүү дээ. Байранд амьдарч байгаа хүүхдүүд чинь ерөөхдөө хаач биш хатангуй жижигхан газар амьдарч байгаа. Тэгэхээр гарч нөгөө хөдөлж өөрийнхөө биеийн хэрэгцээг хангах хэрэгтэй байдаг. Яг ойрхон эцэгхийн хараан хяналтанд байж болох газар нь нэг тийм тоглоомын талбай байхгүй юм уу те. Яг эсэргээрээ тэнгүүтээ машин хөдөлгөөн амир ихтэй. Тиймэрхүү газар чинь ингээ хүүхдийн эрхийг аягүй их төрчж байгаа юм л да. Тэгээс нөгөө байрны гадаах тоглоомын талбайгийн хажуугаар хогийн цэнгийн пүнкрүүд их байгаад идэг байрнууд байна. Тэрийг холдуулж өгөхгүй бол амьсгалын замын болон нөгөө бактери халдварууд хүүхдүүдэд их халдварлагддаг баг. Тэгэхээр хогоо сайн шийдэж өгөхгүй бол бас тийм шүү. Одоо нөгөө цэвэрлэх байдаг. Тэр ерөөдөө хотоос ч юм уу хүн амаас өөр нь гадна байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй манай хотын хувьд бол ерөөдөө нэлээд ойрхон байдаг. Тэгээд зундаа айгүй хот даяараа үнэртэй байдаг шүү дээ. Тэр чинь зөвхөн үнрээс гадна бас ингээд агарын юм урсгалаар бактериуд явагдчихаа. Тэгэхээр альбит бол амар шүү дээ. Тэр бол нэг үнэхээр амар. Утаа тэр цэвэрлэх байгууламжийн хоёр бас үнэхээр тулгымцсан асуудал. Яашгүй шийдэх хэрэгтэй. Монголчууд бол одоо улирлаа ингэж бодоод багш шүү дээ. Утаа гарч ирэнгүүт заа үйл болчлаа гэл. Тэгэл цэвэрлэх үнэртэнгөө заа хавар зам болж байгаа юм да. Дуулаарчлаа гэж бод. Сар өдрөөрөө бодохгүй үнрээр л бодож байгаа шиг байна да. Утаа үнэртэх нөө тий цэвэрлэх үнэртэх нөө гэл. Хавар бол тэгээд гадаа утаатай хүүтэн баг шиг байна. Дулаахан баг шиг байна шүү дээ. Цэвэрлэх үнэр чинь. Тэгж л гарч байгаа шиг байна цанхаар. Тийм. Миний хувьд сүүл шинээр баригдаж байгаа он сууцнууд тоглоомын талбайгаа зохион байгуулахдаа зүгээр ёс төдий нэг маш жижигхэн талбай зүгээр хужаагийн хятадын нэг жижигхэн гол сууч юм аашаа тавьчихдаг. Нөгөөдөл нь ямарч бэхлэгээгүй нэг цангахан төлөх юм бол баг цаашаа унцмаа хүмүүст унцмаа нэг тиймэрхүү байдаг болсон тий. Ингээ гол сууц хүүхд гулгаад ирж байгаа. Тий. Гулаад ирчтэй бууж ирж байхад нь шууд цементний шал ухтаад авдаг. Тэр л бүр амар. Шууд дагзаараа ч юм уу ахс үлээрээ ундаг бүр. Эсвэл шууд шорон дээр ингээл хамаг юм ураал буудаг. Дөөлөвч гэдэг асуудлыг л сайн яах. Ногоон талбайхаа хэмжээг бол нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манайх айгүй шороотой хот шүү дээ тий. Цэцэрлэгжүүлэлтэй айгүй багтай, маш багтай. Одоо ингээ жоохон салхилан гутал шороо босол яашдаг. Сайн ч гэсэн ингээл одоо угсаа хавар болчоо тий. Хаврын салхи бол явж байгаа. Манай хот бол шороогоороо эргэлдэж штэ бас. Наадаг ч нэг яах юм байна. Улаанбаатар хотод нэн даруй хэрэгтэй байгаа юм нь борооны ус зайлуулах сувг. Жишээ нь 100 бороо авлаа. Нөгөө за борооны өмнө тоос шороо босоо салхиллаа штэ. Тэгвэл тэр бороо усны дараа тэр тоостой шавхаатай айгу бохирцсон ус усаад явцмаар байгаа байхгүй. Тэгэхгүй тэгээд тэнцэнэ байгаалаа. Тэгээд тэр нь хатлаа ахиаш шороо тоос бослоо. Энэ тоос юу н ажиллахгүй байхгүй. Хэрвээ борооны ус зайлуулах сувгамтай байсан бол энэ тэр тоостой шороо тоос алга болчих болно тийм. Тэгээд миний санджаа бол угаагаад нэг өнгө орно шүү дээ. Усаа уух шүү дээ. Япон билүүс сонгос нэг борооны усыг хоригдлуулдаг тийм юм савнууд годамжаар нэг байт юм билээ. Тэрний яд гэхээр бороо оронгууд борооны усыг хадгалж аваад тэгээд тэрийг нэг замын голоор үүдэг нэг шарамнууд үүдэг Монголд одоо жисэн байдаг. Гэхдээ ямар ч үүрэггүй тийм нэг гэрэлсэг. Тэднээс нь болохоор тийм нэг борооны цугласан усыг талбайгаар цацаад ингээд чигшлөгөөд шороо босгохгүй байх зорилттой. Тийм болохоор нэг чигшлэг дээр аягүй сайтай шороо баг ус тийм л Монгол тэрийг яагаад хийж болдгоо юм бол тийм ямар тийм ус нөөцлөх юм байхгүй зүгээр. Төсвийн л асуудал байна. Манай улсад бас ус аягүй их тулгамдсан асуудал нэг байдаг те. Ер нь бидний суул дурны бочкинд цэвэр ус байдаг гэдэг нь шүү дээ. Бид нэр машинаа цэвэр усаар угаадаг. Тэгсэн чинь одоо Монголын усны нөөц ойрын за би буруу санаж байгаа 20-30 жил юм те. Ер нь бол аягүй 15 жил. Маш ойрхон сонсогдож байгаа байхгүй. Усны нөөц дуусгаад цэвэр усны нөөц. Тэгэхэд бид нар энэ дээр ерөөсөө дөрөвтэй анхаарал хандуулж байгаа хүмүүс байхгүй юм л да. Ядаж
байр болгоно крантанд ч юм уу те нэг тийм амар ихээр юу гадах шаардлага байхгүй шүү дээ. Ус гаргадах шаардлага байхгүй. Арай багаар гоожуулдаг системтэй болох ч юм уу цаанаасаа өөртөө хүүхдүүд бол мэдгүй ингээд усаар амар тогтоол байж байгаа шүү дээ. Тэр бол нэг тийм хүүхдүүдэд буруу өгөх арга байхгүй. Томчуудад бол буруу гэж болж байгаа байхгүй. Ингээд усаа хэмнэх юу гэдгийг мэдсээр байж та ингээд усаа өрөөд байна гэдэг ч юм уу. Тэнгүүд усыг маш цэвэр усыг маш ариг гамгүй урж байгаа. Тэгээд борооны усыг ч гэсэн ингээд зүгээр л урсгаад өнгөрөх байхгүй. Үгэрлүүлээд ч юм уу те. Одоо ногоон могоо тарьж байгаа хүмүүс бол борооны усыг бас ашигладаг хүмүүс маш их байдаг штэ. Яг эрхээгийн ярьснаар борооны усыг хөрөмжлүүлж аваад цаад ногоогоо услах ч юм уу. Тэнгүүд хотод орж байгаа бороонуудыг бол ямар ч тийм хөрөмжлүүлэх сав байхгүй. Тэгэхээр зүгээр л ингээд урсаад өнгөрч байгаа. Тэгэхээр ус хөрөмжлүүлэх, усаа гамнах тал дээр бас илүү анхаарч ажилласаа хүүхдүүдэд бас зааж сургаасаа тий гэж бодож. Тийм. Ингээд тэр суултаа муултайг бол гай агуулсан савнтаа ус тавиад зайлсан чи яа тийм. Тэг баан шисэг л уусах тайлхтай юм чинь. Баг Монголоос бусад бүх оронд нүг саарл ус гэдэг юм амар хэрэгэлдэг нүг дахин боловсруулсан ус. Яа. Яг тэрийг Монголд хийж эхэлж байгаа гэдэг үйлдвэрийг нь баригдаж байгаа гэсэн нэг тийм би сонсч байсан. Тэр баригдчихвол уг. Тэр нөгөө бочкины ус мос шийдэгчих юм болов гэж би амар бодоод. Билегээд байгаа ш тэрийг. Саарл усны шилдэг гэдэг нэг тийм бай. Наад ч юм бол баяртай мэдээ биш үү? Аха. Гэхдээ яг хизээ ашиглалтанд орох хэдрэн сайн зарлагдаагүй л. Гол нь хөрөнгө оруулалт авсан мэддэг гэхдээ. Тийм. Ажил нь уг нь явагдаж байгаа гэж. Гэхдээ яг нэг дуусах хугацаанд заагдаагүй юм байна. Сургуулийн аюулгүй орчин гэж та юу бодлоо? Яг ямар байх хэвээр вэ? Хамгийн түрүүнд зам тээврийн сургуулийн орчин дах нэг зам хөндлөн гарах гарцны гэрлэн төхөө болно. Эсвэл полицийн хийж байгаа ажлыг сайжруулах. Тиймэрхүү юм. Тэгээд хоёр дахь нэг шат. Тэгээд нүг хүүхдүүдийн сууж байгаа ширээ сандал болон үе тэнгийн дарамт. Тиймэрхүү юм. Ийм асуудал. Яа бас нөгөө багш нарын тийм зодох асуудлууд байдаг шүү дээ. Тэр. Амар асуудал. Дан ганц орчин нөхцлөөс гадна яг уур амьсгал гэдэг юм бас айгүй чухал байгаа тий. Хүүхд аюулгүй байхад. Тэр нь ямар нэгэн тийм орчноос ч юм уу тий нэг хан таад цахилгаанаас хамаарахгүйгээр яг хүмүүсийн хоорондын харилцаан дээр тулгуурлаж байгаа болохоор тэр юус хэрэгтэй байна. Та энэ туршлага дээрээс үндэслэл өөр ямар асуудал? Сургуулийн нөгөө гуанз гэдэг шүү дээ. Тэрний нөгөө эрүүл авахын шаардлага хангадаг тэрийг бүр байнга сар болгон ч юм уу улирал болгон бүх сургуулиудыг мэрэгжлийн ялт дээрээс шалгаж ямаар байвал их зүгээр. Тэгэхгүй л хүүхдийн тэрнээс гуанзны гарч байгаа хоолойг эдснээс болоод хордлого гэдэг юм баг жил болгон байнга хүүхд болгон сургууль болгон дээр л гардаг. Тэр бол нөгөө эрүүл аюулгүй нэг амар дуулаа юм. Жишээ нь 3 хаяад хоногийн манай ангийн охин гуанзнаас пивсгээ авсан ч доктороос нь өгт гарч ирсэн гэсэн шүү дээ. Оо. Тэрийг харуулсан шүү. Тиймэрхүү юмнууд төр зөндөө. Чинь тэр нэг бишгээ дээр авч өгч байгаа хүн бидний зүгээр биднээс авч байгаа мөнгөө барьсан гараараа шууд тэр гараараа барайл бишгийг авч өгнө. Ямар ч бэйлийн нээлийгүү хэрэглэхгүй шууд авч өгдөг. Тэгэл тэр хүний хар марыг харахаар хумс найк майктай. Юу нэг тийм хүмүүс их байдаг. Ганц ерөнхийдөө сургуулийн орчны тухай бол хэдүүлээ өмнөх дугаараараа бас нэлээд ярилцсан болохоор нэмээд их юм байна. Сурагчтай хэсэг сургуулийн манай бас дугаар байгаа. Сонсороо. Хүүхдийн өсөж боловсрох орчин гэдэг нь зөвхөн сургууль гэрхээс гадна цахим болон нэг хүүхдүүдийн нэг хүрээлэл гэдэг орчин байгаа шүү дээ. Тэр нэлийн нөлөөлдөг баха. Ялангуяа одоо баяраа юу гэж бодсон. Ялангуяа одоо ингээл корона гээл ер нь дэлхий цахим болчихсон шүү дээ. Сүүлийн 2 жил гарсан бол эдийн засаг унаал харилцаа цахим руу шилжлээ. Энэ донд хүүхдүүдийн нөгөө сэтгэл зүй айгүй их яригдах хэрэгтэй л доо. Цахим бүли гэж байгаа тийм. Дээрлэгч нэгнийгаа яс тусаар харцдаг. Тэгэл troll аккаунтууд байна. Одоо хүүхдүүд ерөөдөө Facebook энэ төр бол хүүхдүүдэд ялангуяа жоохон хүүхдүүдэд айгүй сөргөөр нөлөөлнө шүү дээ. Ерөөдөө яаж чадсан. Манай улсад бол ингээд Facebook-ыг 13 нас хүрсэн хүүхэд яг эцгийн хараа хяналтгүйгээр өөрөө ашиглаж болно гэсэн заалт байдаг. Тэгэхэд бол юу вэ? 13 гэдэг чи одоо 7 дугаар ангийн хүүхд гэсэн үг юм тий? Оролцоогоор 7 8 дугаар ангийн хүүхд. Тэнгүүд бага ангитай Facebook-д болсон маш олон хүүхдүүд байдаг. Тэгээд жилүүд цагаа тэнд өнгөрөөж байгаа маш олон хүүхдүүд байгаа. Тэр чинь яг шүүлтүүргүйгээр
мэдээллүүдийг ерөөдөө хүлээж авдаг нас штэ. Тэнгүүд тэндээс айгүй буруу ташаа мэдээллүүд нийгэм рүү ингээд түрэмгийлсэн дайрсан зүрх хандлагууд маш ихээр ороод эхлэнгүүт хүүхд магадгүй тэр нь зочирддог ч юм уу эсвэл яг ингэж болдсон байж таг ойлгочтой ч юм уу. Тэгээ буруу сэтлийг төрүүлэх маш олон шалтгаануудын нэг бас болж чаддаг юм л да. Интернетээр хүнд хэрэгтэй сайн юмнуудыг олох боломжтой. Мэдээж тэр бол ялцчгүй даваа тал. Гэхдээ яг жоохон хүмүүсийн хувьд бол тэр яг тийм байж чадахгүй л дээ. Яг өөрөө хайхгүй бол тэр мэдээлэл чи яг чам дээр бүх гэж гараад ирэхгүй юм чинь. Бол ерөнхийдөө цахим орчин хүмүүсийн хувьд бол нэлийн сөрөг хандлагатай л сөрөг хандлага нэлээд давмгайлдаг гэж бодож байна. Хүүхдийн аюулгүй орчинд нөлөөлөх хүчин зүйлсүүд юу багцдаг гэж та хоёр боддог вэ? Үйл хайгдах болон нэг хараа хяналт багтай байснаас болоод нэг бас төлөвлөлт муугаас болдог баг та. Хараа хяналт төлөвлөлт гэдэг. Ерөнхийдөө хариуцлагагүй байдлаас л үздэг баг таа л гэж бодож байна. Тийм шиг үү? Тэгвэл хүүхдийн аюулгүй орчинд нийгэмд сөрөг мэдээлэл нөлөөлдөг үү? Нөлөөлнө. Тэр аюулгүй орчныг бүрдүүлж байгаа хүмүүс тэр нийгмийн сүлжээнд байгаа сөрөг мэдээллүүдийг харснаар ийм юм байна, тийм юм байна гэд буруу сурсан мэдсэн харсан юмаа ингээд өөрөөсөө биеэр баг, биеийн чадлаар баг хүүхдүүд эдэр дээр ингээд туршиж үзэх юм уу хийх тийм тэгж дээрлэх тиймэрхүү асуудлууд их зөндөө гардаг хаа дээр мэрэмж. Хүүхэд өөрийнхөө аюулгүй орчинд эерэг болон сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Боломжтой. Ингээд нүг хүүхдийн сонголт гэдэг юм бүр амар их нөлөөдөг. Хүүхд чинь өөрийнхөө орчныг болон хүрээллээ сонгож байгаа шүү дээ. Өссөнд төрж байгаа эцэг эхээ сонгохгүй болохоос хүрээлэл бол хүүхдүүд өөрсдөө сонгож сургууль дээр очиод би энэ хүүхдтэй нийлэхгүй би энэ газар тоглохгүй сурна сурахгүй. Энэ сонголтуудаа хүүхд өөрөө зөв сонгоод эцэг эхчүүдэн дээр сонголтыг нь дэмжиж өгөх юм бол тэр эрүүл аюулгүй орчинд бас нөлөөлж болох юм болов уу? Өөрөө сонгох бол ерөөхдөө боломжтой гэж бодож байна. Яг гэр бүлтэй сурах орчноо магадгүй сонгож чадахгүй байж болох хэдиж яг тэр дотор ороод хүрээлэлээ ч юм уу те яг хэрэг сонголт байгаа үедээ хаагуур яаж явахаа ямар орчинд өөрөө байхаа сонгох боломжтой гэж бодож байна. Тэгээ бас өөрийнхөө байгаа орчныг сайжруулахын тулд хичээл зүтгэл гаргадаг ч юм уу эргэн тойрныхоо хүмүүстэй нэгдэж хөдөлгөөн дэшээ дуу хоолойгоо хүргэдэг ч юм уу те тэр болгон бол хүүхдийн өөрийнхөө сонголт байдаг шүү дээ. Бидний яг одоо бичээд сууж байгаа подкаст бол ингээд бид нэг хоорондоо ингээд ярилцаад өнгөрөх зорилготой бол биш мэдээж дэшээ ч юм уу те эсвэл яг одоо сонсч байгаа танд ч юм уу яг энэ мессежийг өгөөд цаашаа орчин нөхцөлөө сайжруулаасаа гэж юмнуудыг хийж байгаа. Бид нар тэрнээс шиг ингээд нийгмийн буруу болохгүй байгаа юмнуудыг яриа суугаад байвал яриалаа те тэр зориггүй яриад ах юм бол ямар ч хэрэггүй шүү дээ. Тэгэхээр бид нэр яг энэ сонголтыг хийсэн байна гэж бас ихийг хэлснээр яг одоо эндээс сонгоод ийм юм асуудлууд байдаг шүү дээ. Нэрээ л бидний орчинд ийм байдаг та гэж бодоод яг өөрчлөлт хийж чаддаггүй махад нэг зүгээр л хүүхдүүд нэгэндээ ингээд дүү үлгэр дуурайл үзүүлээд эрэг хандлагаар тийм нөлөөлөл үзүүлээсэй гэж би бол хүсэж байна. Манайханд ерөнхийдөө нэг шүмжлэмээр юм ингээл улс орон болохгүй амьд ч юм уу те энэ одоо амьдрал яагаад байгаа юм бэ гэж зүгээр ингээд яриад суугаад байдаг ингээд та яг өөрөө юу ч хийдэггүй улс орныхоо төлөө ч юм уу те эсвэл зөвхөн өөрийнхөө төлөө сайжруулахын тулд яг юу хийж байгаа вэ гэдэг чинь эргээд амар том асуулт болчихж байгаа байхгүй те тэнгүүд одоо манай подкастыг сонсож байгаа хүүхдүүд байгаа ч юм уу те эсвэл том хүмүүс магадгүй сонсож байгаа бол тэр тухай яг өөрсдөө айгуу сайн бодолцоод үзээсэй яг тэр өөрийнхөө төлөө улс орныхоо төлөө яг тэр хөдөлгөөнүүдийг өөрөө хийж эхлэсэй гэдэг л хамгийн түрүүнд уриалмаар байна л та. Ингээд заавал улс орны төлөө гэдэг нэг амар том юм хийх гээд бодоод тэгж чадахгүй шаналаа сууж байгаа юм. Зөвхөн өөрсдийнхөө хөрөллийн дотор ганц хоёр хүүхэдтэй хамаагүй эрэг байж чадах юм бол тэр хоёр хүүхэд маань цаашлаад өөрсдийнхөө хөрөл болсон 10 хүүхэдэд юм уу гэж нөлөөлснөр ингээд бүр том нөлөө үзүүлж болох боломжтой байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За та хоёр нэмж хэлэх өөр санаа байна уу? Тийм ерөөдөө одоо тэгэл дүнэлт маягаар хэлэх юм бол томчууд буюу одоо ингээд мэрэгжил эзэмссэн хүмүүс байгаа. Тэр нь одоо орчныг бүрдүүлж байгаа гэхэд томоохон хүчин зүйлүүдийн нэг нь байна шүү дээ. Барилга барьж байгаа хүмүүс байгаа, цахилгааны инженерүүд байгаа, хот төлөвлөлтийнхэн байгаа тий. Тэр хүмүүс яг ажил дээр маш сайн хариуцлагатай хандаасаа яг гоё зохион байгуулалттай биднэрт буюу хүүхдүүдэд бидний дүүнерт за заавал хүүхдүүдэд гэлтгүй мэдээж иргэдтэй тий.
амьдрахад таатай орчин нөхцлүүдийг бүрдүүлэх нэг тийм хариуцлагатай ажлуудыг маш сайн хийж өгөөсэй гэж бодож байна. За этикчүүдийн тухайд ярих юм бол нөгөө level нараа багасаад гэр орон дээр орох юм бол хүүхдүүдийн төлөө мэдээж бас өөрсдийнхөө төлөө аюулгүй орчин тэгээд эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлээсэй. За тэгээд багш хүрээлэн хүүхдүүдийн хүрээлэлд байгаа хүмүүсийн хувьд яг зөвхөн эргэн тойрон гэхээсээ илүү бас уур амьсгал гэдэг маш том юм байгаа. Хүүхдийн сэтгэл зүйг гэмтээхгүй байх те тэр яг аавраг гоё гэгээлэг байлгахын тулд гоё юмнуудыг ярьж байгаасай хүүхдийн чөлөө цагаа өнгөрөх боломжтой гоё газрууд баригдаасай гэж бодож байна. Нэгэнтэйгээ тэгээд cyberbullying хийхгүй нэгний гавгасаа яг гадар дотоорч bullying хийх айгу багцсан байгаа л те. Цахим орчны юу бол айгу хэрэгсэлж байна. Яг дэлгэцний ардаас нэгнийг хараад зүгөх байдлаар өөрчлөсөн маягтай байгаа болохоор тэр дэлгэцийн ард суугаад хин нэг рүү муухай хэлэх маш амархан. Тэр бол маш амархан шүү дээ. Тэ яг үр дагавар нь амар хэцүү байдаг. Тэгэхээр яг хин нэг нь танд ямар нэгэн муухай үг хэлэх ямар байдаг бэлээ. Тэгэхэд та яагаад тэр хүнд тийм үгийг хэлж байгаа лээ те. Комментэнд яагаад бичиж байгаа лээ гэдгээ дахин нэг тунгаагаад үзээсэй гэж бодож байна. Тэгэхэд маш олон сэдвийн тухай бас ярилцлаа гэж бодож байна өнөөдрийн дугаарыг. Баярынхтай бол үнэхээр санал нэг байна. Тэгээд хүүхдийг хүн бие махбод болон нэг орчин нөхцлөөр нь сайн хангаад байхаас гадна нэг сэтгэл зүйн хувьд сайн дэмжиж өгөөсэй гэж би хүсэж байна. Хүүхдийн хүчирхийлэл нэг дөрвөн хүчирхийлэл байт юм л да. Бие махбодын болон бэлгийн үл хайхрах сэтгэл санааны гэсэн. Энэ дээр үл хайхрах сэтгэл санааны гэсэн хоёр хүчирхийллийг ингээ хүмүүс өөрсдөө үлдчихэж байгаа нэг сайн мэддэггүй. Тэрийг сайн бодож хүүхдийг үл хайхрахын оронд сайн хүмүүжил зүгөөсэй л гэж зэта. Хүмүүжилтэй л сайн хараа. За манай өнөөдрийн дугаар ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөж явах шиг байна тийм ээ. Одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүс ирээдүйд хүүхэдтэй болж болно эсвэл болохгүй ч гэж болно. Хэдий одоо бидний өсч таринж байгаа орчин таатай биш байлаа ч гэсэн ирээдүйд өөрийн чинь хүүхдүүд эсвэл гинхний чинь хүүхдүүд амьдрах орчныг одооноос эхэлж бид өөрсдөө бүтээж байгаа болохоор энэ талаа маш сайн ойлголцтой болоод өөрсдийн ирээдүйн үе хайцтай аюулгүй амьдрах орчныг нь бүрдүүлэхийн төлөө хичээгээл гэж хэлмээр хэдий өөрсдөө чадаагүй ч гэсэн ядаж үе хайц байна гоё гэлээ тий. Аха. За тэгээд подкастынхаа төгсгөлд Michael Jackson-ы Heal the World үг зориулъя гэхгүй байна. За ерөөхдөө маш олон сэдвээр ярилцсан та хоёртай баярлалаа. Өнөөдөр зочноор орж ирсэн эрхээдээ бас баярлалаа гэж хэлье. Тэгээд ерөөхдөө өнөөдрийнхөө дугаарыг дуусгах тал руугаа хандж байна. Та өөрийнхөө сонсох платформ дээр манай сувгийг дагаарай. Лайк, шеэр үлдээгээрэй. Хэрвээ бидний ярьсан яриа таалагдах юм бол найзуудаа сонсоорой те. Лайк, шеэр, subscribe өөр юу байдгүй лээ. Castbox-оор сонсож байгаа бол бас дагаарай. Хамгийн гол нь комент үлдээгээрэй. Тэрний бас дээшээ хамгийн гол нь бидний ярьсан сэдвүүдээр яг нийгэмд movement өрнүүлэх юм уу те яг жижигэн хүмүүстэй ухаарлах юм эсвэл яг хажуудаа байгаа хин нэгэндээ хүрээлэлтэй яг энэ тухай ярьж сайн ойлгуулж шийдлийг нь олж дээшээ холбогдох газарт нь хөргүүлчих юм уу бид нэр өөрсдөө яг сайхан орчныг бүрдүүлээсэй гэсэн зорилго хүсэл. За тэгэхээр энэ дугаарыг бичлээ. Тэгээд энэ хүртэл сонссон бол үнэхээр их баярлалаа. Комент хэсэгт бид нарт өөртөө тулгамдчихсан асуудал ч юм уу эсвэл яг эргэн тойрны чинь хин нэгэнд ер нь Монгол улсад ч юм уу тохиолддог асуудлуудыг бас бичиж үлдээгээрэй гэж хүсэж байна. За тэгээд манай өнөөдрийн дугаарыг энэ хүрээд өндөрлөж байна. Хамт байсан бүгдд нь баярлалаа. Баярлалаа. Дараагийнхаа эпизодуудаар уулзъя. Баяр таа. Баяр таа. Баяр таа.